Тэгэхээр өнөөдөр манай студид хүрэлцэн ирж байгаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр нь хоёулаа бас гол сэдвүүдэд хөндөж эхлэе гэж бодож байна. Дуудлага худалдаа маш өргөн хэмжээнд явагдаж байна. Дуудахгүй 25 газрыг болол дуудлага худалдаагаар оруулна гэсэн мэдээллийг өгсөн маа. За ерөнхийдөө эдгээр одоо газруудыг дуудлага худалдаанд оруулах болсон шалтгааныг юу гэж харж болох вэ? За ямар шүүлтүүрээр эдгээрийг оруулсан бэ? Өмнө мэдээж бас дуудлага худалдаагаар орох ийм жагсаалт бол гараад тогтоол нь бол аль хэдийн батлагдчихсан байсан л да. Гэхдээ яг эдгээр газруудын хувьд ямар бас тодорхойлолттой байгаа вэ? За ер нь бол газрын дуудлага худалдаа бол өмнөх жилээс ахуулаад хуулийн батлагдаад явагдаж байгаа. За энэ хүрээнд өмнө бол хэд хэдэн удаа нийслэлийн засаг даргын захирамжаараа дуудлага худалдаа яваад иргэд бол дуудлага худалдааны зарчмаар газрыг одоо авсан тохиолдлууд байгаа. За энэ удаагийн дуудлага худалдаа нь болохоор 25 байршлыг бид нар тухайн жилийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад тэгээд одоо чинь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудаас ингэж авч дуудлага худалдаанд оруулж байгаа. За өмнө нь бол яг энэ байршлуудаар 2 удаа дуудлага худалдаа зарласан боловч иргэн аж ахуйн нэгжүүд ирээгүй. Тэгэхээр бид нар бол энэ удаадаа бол одоо чинь сая нийслэлийн засаг даргын захирамж гаргаад дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоод олон нийт хэвлэл мэдээлэлээр болон сурчлага талынхаа асуудлыг их өргөн хүрээнд хийгээд тэгээд одоо 12 сарын 6-ны өдөр дуудлага худалдаа албаасаар явуулнаа. Жил бүр одоо нийслэлийн засаг даргын захирамжаар одоо төсөв бүрдүүлэх зарчмаар газрын төлбөрийн орлого болон дуудлага худалдаанаас орлого гэж тусагддаг. Энэ жилийн хувьд бол 29.8 тэрбум төгрөг одоо төсөвт одоо гэрээний дагуу эзэмш ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдээс одоо төлбөр төвлөрүүлэхээс одоогийн байдлаар 89.4% байгаа. За дуудлага худалдааны зарчмаар болох орлого бол 10 тэрбум төгрөг дотоо байгаа. Энийг гүйцэтгүүлэх үүднээс дуудлага худалдаа ингэж явуулчихсан. Нөхөж аавна гэсэн. Тийм нөхөж аавна. За ерөнхийдөө энэ удаад бизнесүүдийн сонирхох боломжтой газрууд нэлээд багш гэсэн тийм үү? Тийм. За Яарамгийн одоо чинь төлөвлөгдсөн газар нисэх одоо буян тухайгийн тэр авир байгаа. За мөн одоо шинээр баригдаад байгаа автохудлааны зохицлбор дотор бас хэд хэдэн байршлууд байгаа. Тэгэхээр эдгээр бол ерөнхийдөө бизнесийн зорилтоор аж ахуйн нэгжүүдийн одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөлийг бүрдүүлэх юмарыг нэг сонгож хийж байршлуудыг дуудаж. Тэгэхээр яхахгүй бас за зөвхөн бизнесуд гэлгүй бас иргэд ч гэсэн бас энэ дуудлага худалдааны талаар илүү мэдээлэлтэй болсноороо бас тал талаас нь харилцаж үнж гэсэн илүү бодтой тогтох юм болов уу гэж бодож байна л да. Зүгээр энэ удаад яг оролцох гэсэн сонирхол хэр өндөр байгаа юм болов? За яг одоогийн байдлаар бол бид нарт хүсэлт ирээгүй байна. Дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнө иргэд аж ахуйн нэгж байгууллагууд одоо хүсэлтээ бид нарт битүүржсэн маягаар тийм өгөх ёстой. Тэгэхээр за төвлөрүүлэх хөрөнгийг бол та түрүүн дурдсан байгаа шүү дээ. Шууд нийслэлийн төсөвт оруулна гэж байна. Үүнээсээ цаашаа яг зарцуулалт тал дээр нь ийм одоо заасан зүйлс байд юм бол тухайлах юм бол за яг энэ дуудлага худалдаанаас олсон мөнгийг энэ чиглэлд дэд бүтцтэй ч гэдэг юм уу эсвэл ийм чиглэлд ч гэдэг юм уу ийм одоо зорилтууд байгаа болов уу? За ер нь бол манай алба маань нийслэлийн төсвийн 8% бүрдүүлдэг. Нийтдээ одоо 2016 онд гэхэд 40.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. За 2017 онд бол одоо жишээ нь 45.5 тэрбум төвлөрүүлэх тусгагдсан. Тэгэхээр нийслэлийн төсөвт одоо орлого нь бүрдэгдэх учраас нийслэл одоо бүтээн байгуул төрөнд оруулалт эдийн чиглэлийн асуудал зарцуулагдана. За ерөнхийдөө цахим газар өмчлөл гэдэг бас нэг зүйл байгаа. За мэдээж иргэдийн хамгийн их анхаарлаа хандуулах асуудал болов уу гэж бодож байна. За цаашид газрыг хэрхэн яаж өмчлөлийг одоо явуулахар төлөвлөж байна энэ талаар танаас. За юуны өмнө бол энэ газар өмчлөлийг иргэн бүрд өмчлөнө гэсэн хууль 2008 онд одоо шинжлэхт багцсан байгаа. Өмнө нь бол өрх бүрд гэж байсан. Тэгээд яг үүнтэй уялдуулахаар бид нар бол өрх бүрд өмчлөнө гэж яхад бол хувь нь нэлээд өндөр байсан. Тэгвэл сүүлд 8 оны шинжилсэн найруулгаараа иргэн бүртгэж чаар хувь нь маш бага болоод одоо Монгол улсын хэмжээнд 8% нь газраа өмсөлж авсан байна гэдэг асуудал яригадаад. За энэ хүрээнд одоо иргэн бүр газраа сайн өмсөлж авч чадаагүй байна гэдэг асуудлууд гадуур их яригдсантай холбоотойгоор захин өмчлөл гэдэг асуудал гарч ирсэн. Захин өмчлөлийн хувьд аваад үзэхэд 2016 онд 52 байршлыг сонгоод захин өмчлөлөөр олгосон. За эдгээр байршлууд нь л одоо хойноос бас жоохон хил ам дагуулсан байдалтай байгаа. Нэмээд бол бас 68 байршил баталсан байдаг. Тэг яг одоогийн 2017 онд хэрэгжих энэ захин өмчлөлийн бодлогыг бол шинжилэн найруулад бас яг бодит хөрсөн дээр нь буулгасан байдлаар бид нар цаашдаа үргэлжлүүлж явахгүй бол энэ асуудал нэлээд хүндрэлтэй байна. Хүндрэлтэй асуудлаас нь аваад үзэхэд одоо жишээ нь сая бид нар бас яг энэ дээр санал уусруулах үүднээс нэлээд бодлогын бичгээр энд нэр суулаа л да.
Одоо чи манай Улаанбаатар хотын иргэн тойрон газар ахаад нэг гэр хороол одоо ингээд төлөвлөд гарчлаа. За энэ дээр бид нар яваад үзэхээр газар дээр нь хээрийн судалгаа хийхгүйгээр одоо чи сансрын зурган дээрээс одоо өрөөндөө сууж байгаад ингээд төлөвлөлт хийснээс болоод иргэдэд ямар ноцтой асуудал төрж байгаа гэхээр одоо айлын уулын жалган дээр айл одоо буутсан байх шиг тийм яг бодит газар дээр очиод үзэхээр за эсвэл уулын хясаан дээр ч юм уу эсвэл олон жил болсон хаваржаа намарж өвлжин айлуудын газар дээр давхцсан. За тэгээ түүх соёлын өв дурсгалт газар дээр бас тэр нь буутсан ч байх шиг. За тэр нь тэгээд бас дээр үед байдаг нэг буунхан байдаг шүү дээ. Тэрэн дээр бас таарсан. Ийм асуудлууд их гарч байна. За дараагийн шатны юм нь болохоор бид нар нэг 0-аас 17 нас 18-аас дээш насны гэж хоёр ангилаад энэ ангилсны утга нь юу гэвэл 0-аас 17 нас бол хагас чадамжтай. Өөрөө одоо юм захиран зар зурх ирэхгүй. Ийм одоо хуулийн этгээд байгаа шүү дээ. Гэтэл эдгээр нь бол нийт 100% одоо ингэ саяны 52 байршлал өмчлөгдсөн нөхцөл аваад 34% нийцэлж байна. Тэгээ 34%-ийг бид нар авч үзээд юм яг өнөөдөр тэдэнд бол шаардлагатай газар өмчлөл хэрэгцээ шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо яг өнөөдөр шаардлагатай 18 наснаас дээш насны иргэд хэрвээ ойрхон газараа ингээд зохион байгуулалтаар өмчлөөд авцсан бол бас дэд үтс ч юм уу энэ төр асуудлыг нэгдсэн журмаар шийдэх юм боломжтой гэж харж байгаа. Гэсэн иймэрхүү асуудлууд ингээ гараад байна. Тэгэхээр энэ дээр бол шинжилсэн одоо бодлогын зарчим дээр бид нэр сууж байгаа. Тэгээд засгийн даргын нийслэлийн засгийн даргын удирдлагын зөвлөлийн хурлаар бол бид нар бодлогын боловсруулалт танилцуулаад дараа нь тэргүүлэгчдэр юм уу эсвэл нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын чуулганаар батлуулаад энэ бодлогыг бол шинжилнэ гэсэн ийм бодлоготой байж байгаа. Өмнө захимаар газар өмчилсөн иргэдийн тухайд гэрчлэгээгээ бүрэн хэмжээнд авсан байгаа юу? За энэ бол жоохон бас бүрэн бол аваагүй. Яагаад бол иргэд өөрсдөө захимаар бүр төлчээд ирж гэрчлэгээ бичиж авдаггүй. Тийм тохиолдол маш их байна. За авчаад бас газараа очиод үзэнгүүтээ бас өөрийнх нь сэтгэл санаанд таараагүй боломжгүй юм газруудыг бас өөрсдөө бичиг баримтаа хөдөлгөхгүйгээр кадастрын зургийг цэгийн заалгаж үтчихэд орхиод явсан ийм тохиолдол байгаа. Энэ дээр бол бид нар судалгаа гаргаж байгаа. За эцэн танаас мэдээж газрын бирж байгуулах талаарх асуудлын хамгийн сүүлийн одоо үйл явцыг асууя гэж бодож байна. За ерөнхийдөө шатараатаагаар бол газрын биржийг байгуулчихна. Энэ бол нэг өдөр дотор хийгдэхгүй зүйл гэдгийг өмнө хэлжсэн. Зүгээр ямар улс орны туршлага манайд одоо илүү ойрхон байгаа баримтчгийг боловсруулахад юуг хамгийн ихээр тусгаж авч үзсэн бэ? За ер нь бол газрын тухай хуулийн хувьд бол 1993 оноос хэрэгжүүлэхдээ бол би Германы хуулийг авч үзсэн гэж боддог. За яг одоогийн энэ RGIS болон энэ газар зүйн мэдээллийн системийн хувьд бол бид нар солонгосын зарчмаар явж байгаа. Тэгээд аль аль нөхцөл байдлыг аваад үзэхэд бол эдгээр улсууд бол мэдээж газрын эртний түүхтэй, эртний баялагтай бас ийм улс орн. За газрын биржийн хувьд бол энэ газрын тухай хуулинд газрын биржтэй байна гэж заагдсан байдаг. Энэ яг газар одоо эдийн засгийн эргэлтэнд бүрэн ороогүй те, бүрэн шийдэгдээгүй уялдаатаагаар яг гарч ирэхгүй байгаад байсан. За тэгээд сая бол барилга утаа яамнаас бол хэд хэдэн удаа хилцүүлэг боллоо. Тэрэн дээр бол бүх аймгийн нийслэл, агентлаг бүгд саналаа өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө бол зарчмын хувьд бол эцэслэн тохирогдоо учраас би газрын бирж яаж явагдах зарчмын талаар би хэлж мэдэхгүй. Газрын биржийн үйл ажиллагаа бол ямар ч хэрэгжээд эхлэх шатанда явж байна. Одоо бичиг баримтын боловсруулалт.